Байна. Байна. Сайн байна уу? Мөн Эрдэнэтэй ирээ. За сайн байна уу? Юуны танд энэ сайхан орой мэндийг хүргэе. Мөн дээр нь нарт гороо дэлхийд өрхөн болж мэндэлсний баяр түмч төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Яг энэ цаг мөчид би тантай онлайнаар радиогоос тантай холбогдсон байна. Утастай айдууны мэдчилгээ дамжуулахаар энэхүү холболтыг хийж байна. Та уцаа барьж байгаад мэдчилгээг хүлээн сонсорой. За энэ мэдчилгээг харин хинээс зориулсан болоо гэж бодож байна та? Ер нь хинээс зориулсан мэдсэн үү те? За өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хамгаас хайртай Мөнх Эрдэнэдээ төрсөн өдрийн халуун баярын мэндийг хүргье. Зүрхний нанд мөнхний ганцхан чамдаал зориулъя. Зүгээр л чамтайгаа хамтдаа байхыг хүсэж байна. Надтай ирсэн миний шүтэн насан үрдийн минь аз жаргал чи минь юм шүү. Чимээгүйхэн инээгч надад аз жаргал нэмдэг. Чи минь гэд хэлчих юм бол бүтэн өдөр жингөөл уйг явдаг юм. Урвал давсан бүхэн чинь миний хувьд хамгийн үн цэнтэй. Учрах тавилан заяасан болохоор л би чамд хайртай шүү гэж энэ мэдчилгээг миний хайртын төрсөн өдөр гэсэн дууны хамтаар танд зориул өргөж байна. За тэгээд хоёр дахь дууг бас миний хайртаас сонсохыг хүсэж байгаа дуртай дууг нь асууж байгаад явуулаад өгөөрэй гэсэн юм байна. Та утсаа барьж байгаад мэдчилгээгээ сонсох хоорондоо хоёр дахь дууныхаа захиалгыг бас тайван бодож байгаарай. Баярлалаа, нэг дуу сонсоод эргээд уулзъя. Хамтдаа миний хайртын төрсөн өдөр гэсэн гайхалтай уран бүтээлийг хүлээн сонсъё. Төрсөн өдрөнд тохиож байгаа хамгаас хайртай Мөнх Эрдэнэдээ зориулсан төрсөн өдрийн халуун баярын мэндийг хүргье. Чамдаа маш их хайртай шүү. Бусдын харцанд чамтайгаа л өртөх дуртай. Бусадтай нийлэхдээ чамайг л ярихыг хүсдэг. Болж л өгвөл чиний дэргэд байгаад л баймаар. Би ерөн зөвхөн чамаар л гангарах дуртай шүү. Хайрт минь. Баярынхаа өдрийг сайхан тэмдэглээрэй гэд энэ мэдчилгээг Мөнхцээгийн зүгээс сэлгээж байгааг бид бүхэн хамтдаа хүлээн сонсож байна. Баяр цэцгийн уран бүтээл миний хайртын төрсөн өдөр гэсэн сайхан дуугаар
Мэндчилгээний эхний дуу хурж байна. Зүрхнээс урсах аялгауг шүлэг болгон бичиж, зүүднээс сургах дүрийг сахиус болгон шүтэж, эгэл нэгэн сэтгэл жолоо алдан тэмүүлж, энэ хорвоод зөвхөн чамайг л хайрлаа. Өнөөдөр төрсөн өдрөнд тохиож гайртай мөнх эрдэнэд зориулсан баярын мэндчилгээ илгээж байгааг бид хаанцтай хүлээн сонсож байгаа бол эргээд бас мэндчилгээний эзэнтэй энэ цаг мөчид дахин нэг холболтыг үүсгэж байна. За, танд зориулагдсан мэндчилгээ маань үргэлжилж байна. Мэдээж ихний дууг бас хүлээн сонслоо. Сэтгэлдлийг нь сонсъё гэж бодож байна. Мэндчилгээ намжуулсан хайртай андаж юу гэж хэлэх вэ? Маш их баярлалаа гэж хэлээ. Хоёр дахь дууны захиалгыг за тэглэг яах вэ? Хоёр дахь дууны захиалгыг таны сонголтоор хүргэх ёстой байгаа. Та ямар дуу сонгох вэ? Төрсөн өдрийн дуу хэлж юу? Төрсөн өдрийн дуу сонсохыг хүсэж байна уу, тийм ээ? За, тэгвэл хамтдаа анхаа айлууны уран бүтээл төрсөн өдрийг хамтдаа сонсгоо. Камертоны төрсөн өдөр сонсгоо. Төрсөн өдрийн дуунууд ч одоо олон төрөл байгаа тийм ээ? Төрсөн өдрийн дуунууд ч олон төрөл байгаа шүү дээ. Аль дуугийн сонсгоо. Ярийн тасалдаад болдгоо байна уу? За байна. За төрсөн өдрийн дуу анхаа айлууны төрсөн өдрийг явуулж болох уу? Болно. За тэгвэл хамтдаа. Уцаа барьж байгаа мэндчилгээгээ үргэлжлүүлээд хүлээн сонсороо баярлалаа. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
Минь чимээг ирсэн хайр. Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал. Ганцхан удаа амьдардаг энэ хорвоо дээр гарыг чинь атхан суугаад гал халуун хөслөө чихэнд чинь шивнээд ганцаарлыг мартан амьдармаар байна. Хайртай шүү чамдаа төрсөн өдрийн баярын мэндийг дахин хүргье гэж өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хайртай мөнх эрдэнэд зориулан мөнх цэгийн зүгээс илгээсэн төрсөн өдрийн баярын мэндчлэгээ маань энэ хүрлээ. Эргээд мэндчлэгийн хээзэнтэй дахин нэг холболтыг үүсгээд мэндчлэгийг өндөрлүүлье. Байна. Танд зориулагдсан мэндчлэгээ маань энэ хүрлээ. Мэндчлэгийн таалагдав. Таалагдлаа баярлалаа. За, баярын өдрийг сайхан тэмдэглээрэй. Хайртайгаа холбогдоорой. Сайн сайхныг хүсье. За баярлалаа баяртай.